Оройн төргийн үзэгчтэй TV8 телевизийг үзэж энэ цаг мөчийг өнгөрөөж байгаа үзэгч та бүхэндээ энэ сайхан мөчийн мэдээг хүргье. TV8 телевиз үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг хөгжлийн эрэлт нэвтрүүлгийн ээлж шинэхэн дугаар маань инхүү яг одоо танд студиэс шууд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол улсын гавьяач жүжигчин, за мөн Туваа улсын гавьяач жүжигчин Самдын Жавхлан оролцож байна. Танд оройн төргийн сайхан оролцож байна. Оройн мэнд сайхан оролцож байна. Сайхан оролцож байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр үзэгч түмэндээ монголчуудаа бас олон одоо асуултын хариултыг өгөх, за мөн одоо бас эхлүүлж байгаа шинэхэн ажлуудын талаар олон сонирхолтой мэдээллүүдийг бас одоо өгөөч юм бас таныг бид урьлаа. Тэгээд илгээлтийн эз тэмээх энэхүү одоо аяныг Монгол улсын гавьяач жүжигчин Жавхлан баясгаланаар одоо санаачлан өнөөдрөөс эхлээд одоо ингэж хэрэгжиж эхэллээ. Тэгээд юун төрөндс одоо энэ сайхан зүйлийг санаачлан сэдэж тийм ээ нийгэмдээ монголчуудаа яг энэ одоо малчин ард түмний амьдрал хэцүү байгаа тулгамдж байгаа асуудалтаас одоо тус дэм болох энэ сайхан зүйлсийг санаачлан хэрэгжүүлж байгаа танд болон одоо танаа багийн хамт олон бас юун төрөнд баяр хүргье. За гэлээ. За тэгээд илгээлтийн эзэд аяны тухай. За тэгээ мөн одоо хүний хажуугаар Жавхлан баясгаланаар 13 жилийн дараа одоо хамтран уран бүтээл гаргалаа. За тэгээд одоо хамтарсан тоглолт болох гэж байна. Хизээ тоглолтны юм болоо гэдэг одоо сүүлийн өдрүүдэд бол саршнээс эхлээл ингээд энэ яриа бол одоо асуулттай маш их явж байна л да тийм ээ. Тэгэхээр энэ илгээлтийн эзэн хэмээх аяныг бас одоо яагаад санаачлах болвоо тийм ээ. Нэр бас их одоо содон нэртэй ийм одоо бас олон утга агуулгатай аян байна шүү дээ. Тийм энэ аяны тухай мэдээлэлээр яриагаа эхлэе гэж бодож байна. За тэгэхээр Монгол улсад 16 аймгийн 100 гаруй орчим сум. Одоо энэ хавар хэрвээ уртсаж хөндрөвл одоо бас цагийн өгөтөх малын хоригдол одоо маш ихээр гарах ингээд ийм болцшгүй аюул нүүрлээд байна л да. Тэгээ энэний зориулж Монгол улсын гавьяач жүжигчин баясгалантайгаа илгээлтийн эзэд гэж тоглолт за мөн аяны хүрээнд энэ малчин түмэндээ туслая. Хэцүү байгаа, хүнд байгаа тэр зэгт өөрсдийнхөө одоо энэ тоглож байгаа хандивын тоглолтынхаа тус нэмрийг хүргэе гэсэн ийм үүднээс одоо энэ тоглолтыг зохион байгуулах гэж байна. За энэ аяны хүрээнд бол илгээлтийн эзэд цэнгийн нэвтрүүлэг одоо залуучуудыг одоо тийм төл мал дээр очиж залуучуудад тусалж байгаа ийм байдлаар одоо хийгдэх их олон цагийн нэвтрүүлгийн төслийг бас давхар хийгээд явж байна. За ер нь бол яагаад энийг хийх болсон юм бэ гэхээр цаг үеийн онцгой одоо орчин нөхцөл бас биднэрт одоо нөлөөллөө. За мөн мах идэж өссөн тий айрыг аарцсан дунд өссөн морь унж өссөн хүний хувьд яалтчгүй энэ бол хамгийн их эмзэг асуудал байдаг. Дээрээс нь энэ зөвхөн одоо Жавхлан ч юм уу баясгалан энэ хүмүүсийн хэрэг биш бүхэл монголчуудын хэрэг гэж одоо бодож байна. Бид монголчууд бол ерөөсөө малчин удмын ийм гаралтай хүмүүс. Монголын хамгийн том язгуур монголчуудыг өстой нэг нуруунд дээрээ одоо юун дээрээ одоо бүхэл жаргал зовлонгийн маань энэ өгдөөцийн үлдээсэн 5 хошуу халуун хошуутай малын маань одоо буян шиг дандаа үеийн үед аварч монголчууд хинээс юуч гуугаагүй амьдарч ирсний гол одоо тулгуур зүйл нь бол энэ 5 хошуу мал маань байдаг. Тэгэхээр зэрэг бичин жилийн одоо энэ их хатуу хавар айгүй бол хүндрээд ингэхийн бол одоо ч хүнд байдалд орцсон байж байна. Одоо баруун таван аймгийн зам хаагдчихлаа шүү дээ. Тийм ээ. Өнөөдөр зам хаагдлаа. За ингээд Зүүн аймгийн одоо Сүхбаатар аймгийн одоо Хинтид Оронтын урд хэсгийн сумдууд гээд ингээд дурдаад байвал олон сумдуудад бас асуудлууд бас нэлээд хүндэрч эхэлж байна. Тэгэхээр энэ бол цэвэр одоо цагаан сэтгэлийн юм аян юм байна. Тэгэд энэ аяныгаа бид бүхэн зөвшөлдсөд санаачлаад за дуучин баясгалантайгаа одоо энэ зүйл дээр ингээд ярилцаад за хамаг Монгол төслийн залуучууд одоо бүх зүйлээ одоо бүгд хамтарч бүгд ингэж сайхан ярилцаад энэ бол маш өргөн том хүрээтэй зүйл юм аа. Тэгэхээр зөвхөн бидний хэсэг залуучууд бас энэ зүйлд ингээд хурч ингэхэд бол бас учир дутагдaltaа нэг цөөхөн хідэн хүн туслаад л тэгээд зогсчих юм шиг санагдсан байхгүй. Тэгэхээр энийг бол энэ нийт монголчуудын хэрэг учраас
Монгол түмэндээ энийг маш хөргөн хүрээтэй цар хүрээтэй хүргье. Ингээд Монгол улсынхаа засгийн газрын тэргүүн ерөнхий сайд сайхан бэлэгт одоо хандаж энэ зүйлийн аяныхаа саналыг тавьсан. За бид нар бол одоо энэ одоо ханд өвс тэжээл энэ зүйлүүдийг цуглуулад лааж хөдөнц ингээд нэг залуучуудын ийм одоо энэ цахим ертөнцтэй тэгээд энэ тоглолт ингээд янз янзын бүх зүйлүүдээр ингээд хуриалга гаргаад ингээд бид нар ийм хийх санаатай байна. Та бүхэн туслаач дэмжээч гэсэн. Тэгээд засгийн газраас дэмжих одоо дэмжлэг нь болохоор онцгой байдлын ерөнхий газар одоо тухайн одоо засаг захиргааны нэгж одоо холбогдох яам тамгын газруудад одоо байгаа хүч нөөц бололцоогоор бид нартай хамтарч ажиллана гэдэг ийм зүйлийг бол их сайхнаар хүлээж авсан. Тэгээд өнөөдөр хэвлэлийн хурал хийж одоо олон түмэндээ зарлаж дуулгалаа. Энэ хэвлэлийн хурал дээр маань Монголын боловсрал соёл шинжилх ухааны яамнаас төлөөлөл ирж за онцгой байдлын газрын одоо удирдлага хүртэл ирж ингээд бид нартай хамт энэ хэвлэлийн хурлыг хийлээ. За тэгээд ер нь одоо боловсрал шинжилх ухааны яам жишээлбэл ингээд ярихад нэг хүүхдэд нэг нэмнэ гэдэг аян. За тэгээд дээрээс нь асар хурдтай байгаа байхгүй юу? Үнэхээр 10,000 орчим нийтдээ нэг барагцаас нь тооцоо гаргасан байна лээ. Энэ оюутнуудыг одоо малта хунарта одоо арга эртний одоо олон аав ээж нь олон малаа хүч хөрөхгүй байвал яг энэ төлөлтийн үеэр энэ хатуу цаг үеэр одоо чөлөө олгож бас хэрвээ хүсвэл явуулъя гэсэн ийм ажлыг санаачлаад давхар зохион байгуулж байгаа юм байлээ. Ингээд цаашлаад одоо олон зөндөө албан байгууллагууд энэ төр бид нарт бол хандаж байна. Тэгээд энэ аян маань бол амжилттай ингээд хэрэгжээд эхэлж байна да. Тэгэхээр илгээлтийн эзэд гэж одоо дээр үед бол залуучууд оюутан залуучууд тийм ээ одоо хоц өөрөнгийнхэн бол малчтай яг энэ одоо мал төлөх үеэр тийм ээ хавар цэгийн одоо энэ хөндөгцсөн үед бол очиж сайхан тусалдаг байсан. Энэ зүйл магадгүй хэсэг хугацаанд ерөөсөө байха байсан шүү дээ. Илгээлтийн эзэд гэдэг магадгүй нэр өнөөдөр бас энэ одоо аян энэ сайхан нэрээр нэрлэгдснээр одоо бас олон хүмүүс энэ сайхан тэр сайхан зүйлийг санд сэтж байгаа болов уу гэж ингэж үлээс олон хүмүүс ярьж байна. Тэгээд ер нь бол илгээлтийн эзэд энэ аян ер нь цаашдаа бас ямар одоо зүйлээр яаж үргэлжлэх вэ тийм ээ энэ аянд одоо нэгдэх магадгүй хувийн албан байгуулах хүмүүс одоо бас яах ёстой вэ тийм ээ. За одоо ингээд нэмнэ янз бүрийн зүйлүүдийн юуг одоо цахим орчингоор одоо тэр хэмжээг нь зааж өгөөд хүүхдүүдэд одоо бас юу яаж гин уриалга залуучуудад уриалга явуулж гин. За ингээд энд байгаа залуучууд бас очиод одоо туслаач гэдэг бас уриалгууд залуучуудын санаачлаг бас зах цахаасаа гараад эхэлж гин. Одоо нэмнэ ойж байгаа өөрсдийнхөө хүч чадлаараа одоо яаж тусалж болох энэ бүх зүйлүүдээ бас ингээд одоо захим орчноор ингээд яваад эхэлж байгаа. Их сайшаалтай санагдаж байна. Тэгээд илгээлтийн эзэд гэхээр нэг тийм дээр үе юм шиг ч юм уу те улирсан баларсан юм шиг ч юм уу тэгж сонсогдож иж магадгүй. Ер нь бол өнгөрсөн цагаасаа бид бүхэн дандаа сайн сайхан зүйлийг нь авч үлдэх хэрэгтэй. Авч хэрэгжүүлж явах хэрэгтэй мартах ёсгүй. Тэгэхээр энэ зүйл дээр бол энэ малчин Монгол ухаан 3 гэдэг бол Монгол одоо хүн болж төрсэн бид бүхний хувьд бол мөнхийн сэдв. Тийм учраас энэ зүйл маань бол жил болгон зөвхөн хавар яригддаг биш. Намар ч гэсэн нэрээ хавар дараа хавар болон шүү хүнд хэцүү өвлийг давж магадгүй шүү. Бид бүхэн бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй байна. Ингээд энэ бол мөнхийн сэдв учраас ингээд цаашаа одоо үргэлжлээд өчөөл хүчээ аваад явах байх л гэж бид бүхэн бол найдаж өрөөж байгаа. Тэгэхээр дуучин жавхлангийн санаачилсан хамаг Монгол төсөл за ер нь дандаа юм нийгэм рүү чиглэсэн ийм зүйлийг бас их хийдэг хамаг Монгол төслийн багийнхан бас оролцож байгааг та басаа ярьлаа тийм ээ. Тэгээд хамаг Монгол төслийн одоо хамаг монголчууд буюу тийм ээ энэ одоо Туваа, Халмаг, Бурайд, өөр монголчууд одоо энэ хамаг Монгол ахын дүүс бас яг энэ та бүхний санаачилсан энэ хүү одоо аянд бас ямар одоо дэмжлэгтэй ямар санаа оноотой бас оролцож байна вэ? Энэ л дээр бас та сонирхолтой. За ер нь бол гадаад дотоодод байгаа монголчууд бас бид нартай холбогдож байна. Одоо жишээлбэл Америкт байгаа монголчууд яаж туслах вэ? Яах вэ бид нар те? Бидний чинь бас одоо жинхэнэ одоо хэрвээ мал байхгүй болчвол Монгол
бас үнэхээр бид нар байх уугүй юу гэдэг хэсэг сонирн байхгүй. Тийм болохоор бас энэ зүйлүүд бас цаашаа ингээд өрнөд явах бах. Тий. Өрнөд явах бах гэж бодож байна. Тэр хүмүүс мэдээж бас бид нар руугаа харж цайныхаа цацлыг, сэтгэлийнхээ учгийг дандаа сунгаж байдаг учраас бид бүхэн бас магадгүй энэ хамаг Монголыг зохион байгуулсны хувьд бол бас л давхар энэ зүйл маань бас ингээл хүрээгээ хамраал явах л байх. Нэг хүүхэд нэг нэмнэ. За мөн одоо малчин оюутан зэрэг бас юм айнуудыг давхар одоо ингэж бас санаачилж ингэж өрнүүлж эхэлж байна л да. Тэгээд яг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хөдөлмөр их хичээл дээр тий оюутнууд бас их оролцож байгаа юм байлээ л дээ. Тэгэхээр энэ дээр бас та магадгүй яг энэ таны яриг сонсож байгаа сургуулийн сурагчид бол оюутнууд маань одоо би оролцсон юм магадгүй бодож иж магадгүй. Тэгэхээр яаж оролцох вэ? Юу хийх ёстой вэ гэдгийг яг одоо бас хэлж өгөх хэрэгтэй болов гэж бодож байна. Тий хамаг Монгол гэж цахим хаяг байгаа. Тий тэгээд өөр бусад хаягууд бол ингээд энэгээр дамжуулагдаад яах бах, уриалагдаад ингэх бах. За мөн бид бүхэнтэй бас ингээд хамтарч ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байгаа. Тэгээд ингээд энэ шугамаараа одоо бас боловсролын яамны сайдаас өгсөн чиг үүргүүд бүх сургуулиудад одоо ингээд өгөгдөж байна. Бид бүхэн бол байнга уялдаатай хамтын ажиллагаатай ингээд засгийн газартайгаа ингээд бид бүгд ингээд хоорондоо ингээд маш нэгт харилцаатай ингээд явж байгаа. Тийм болохоор бол энэ мэдээллүүдийг бол бидэнтэй бол маш сайн холбогдоод аваад явах боломжтой. Баярлалаа. Тэгэхээр нэг монголчууд нэг хэлсэн нэг ийм үг байдаг л да. Цаг цагаараа байдаггүй, сахилдаг хөрөө байдаггүй гэж үг сая санаанд орлоо. Тэгээ яагаад энэ үгийг хэлж яах вэ гэхээр таны ярианы сая сонсож байхад засгийн газар одоо дэмжиж хамтарч ажиллаж байна, яамдууд оролцож байна гэдэг ингээ ярьж байна. Яг өнгөрсөн оны 3 сард 15 оны 3 сард яг одоо эдээд юм уу да. Төрийн 3 өндөрлөгийг дуучин чавхлан халз мэтгэлцээнд одоо дуудаж байна. Аяргүй байна. Одоо халз мэтгэлцмээр байна. Одоо гэсэн ийм асуудлууд маш их яригдж за шууд нэвтрүүлэгт одоо Монголын үндэсний олон нийтийн телевизэд ингээ урьж байна гэсэн ийм зүйлүүд яригдчихсэн. Яг 1 жилийн дараа өнөөдөр бас засгийн газартайгаа хамтраад энэ сайхан зүйлийг санаачилж одоо ингэж хийж байгаа бас их сонирхолтой санагдаж байна л да тийм ээ. Тэгэхээр энэ л тэр бас одоо ямар зүйл чухал яагаад нөгөө халз мэтгэлцээ дуудаж исэн тий халз мэтгэлцээ дуудаж исэн хүмүүстэйгээ яагаад нэгдээд эхлэв. Тэгээ магадгүй үүнээс бас нэг хүмүүс чинь нэг төрийнхэн чинь нэгнийгээ нэг юм халз мэтгэлцээнд дууддаг нэг юм одоо мод гэж ярих юм уу да. Ийм зүйлүүд бас их гараад байгаа шүү дээ тийм ээ. Энэ дээр та ямар тайлбар? За нодон жил бол бас ийм үйл зүйлүүд явагдаж исэн. Ер нь бол жавхлан нийгэмд зөв зүйтэй зүйл байвал хинтээ ч нийлнэ. Буруу зүйл байвал хинтээ ч одоо тэмцэн гэдэг ийм зам зарчмаар явдаг. Ийм залуу миний хувьд бол нодон жил бол би одоо эргүүлээд санахад нодон жил би бас яхаа хатуу сонсогч магадгүй. Нодон жил би хэлж ирсэн. Монголын төлөө л бол би чөтгөртэй нийлсэн ч бэлэн байна гэж. Тэгэхээр магадгүй өнөөдөр бас хамтарч байгаа энэ зөв зүйтэй ингээд одоо энэ малчин төмнө хайрлах энерх гэдэг чинь бол зөвхөн засгийн газар ингээд нэг хамаг Монгол төсөл одоо нэг уран бүтээлч бидний хэрэг биш. Бүх нийт монголчуудын хэрэг. Энийг зөв зүйтэйгээр хүлээж аваад энийг бас нэг ийм зүйлийг сэргээр хараад тий ингээд энд хүчин оролцоогоо оролцуулъя гэд ингээд нааштай сайхан хүлээж аваад Монголынхаа төлөө явж байхад одоо миний хувьд бол энд нодон жил хэрэлдэж исэн уралдаж исэн гэд тийм ээ. Засгийн газрын тэргүүн ч гэсэн бас өөр хүн байлаа шүү дээ тийм ээ. Энэ ч утгаараа ч юм уу бас хүмүүс янз янзаар л ойлгож иж магадгүй. Тэгтэл энэ бол энэ зүйл маань Монголынхаа сайн сайхны төлөө учраас хаан чиг байсан жавхлан энэ алтан зам чиг шугам дээрээ бол байнга зогсноо гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. Тэгээд үзэгч түмний Монгол түмний бас асуугаасаа гэсэн асуултууд бас бидэнд ирсэн байна л да. Тэгээд энэ зүйл бол гол нь бол тоглолтын асуудал байна. За мөн дээрээс нь одоо 13 жилийн дараа жавхлан баясгаланаар хамтарч одоо дууллаа. Тэгээд гэсэн ийм ярианд бол их явж байна л да. Тэгээд энэ хаврын найраг гэдэг сайхан дууг одоо та хоёр бас сонгож дуулсан байна. Энэ дууг одоо сонгох болсон учир юу тийм ээ? Яагаад одоо бас хамтарч тоглолтоо хийх болов? Өмнө тоглолт хийжсэн билүү хийгээд хамтарсан. Ер нь соёл урлагийн их сургуульд сураад төгсөөд өөр өөрсдийнхээ уран бүтээлийг
хийгээд явцсан байдаг. Хамтарсан тоглолт ерөөсө хийж байгаагүй юм байл. Энэ анх удаага. Тий, тэгээд дээрэс нь эн чинь бас асар их олон хүмүүс одоо энэ 13 жилийн турш чи хамтарч тоглолт хийгээч, хамтарч тоглолт хийгээч гэд маш их олон хүмүүсийн санал байгаа штэ. Тэгэхээр бол бас уран бүтээлч хүний хувьд өөрсдийнхээ уран бүтээлийг бас ингэж хийсэн зүйлийг Монгол түмэндээ хүргэх нь бол нэг талдаа бас үүрэг зүүн хэрэг. Нөгөө талдаа бол Монголын түмэн олон энэ зүйлийг энэ дуу хуурыг бас сонсож энэ тоглолтуудыг үзэх бас эрэхтэй. Дээрээс нь яагаад Жавхлан Баясгалан хоёр хамтарч дуулбаа гэхээр одоо хаврын найраг гэж дууг тийм ээ. Энэ бол хавар сайхан болоосоо гэсэн ерөөлийн дуу. Энэ бол монголчууд бүх төлөө аваад баярлж байгаа, найраг шүлгээ уншиж байгаа тий сэтгэлээ хөглөж байгаа ийм сайхан Монголын баяр цэнгэлийн тухай дуу байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг бас энэ хавар сайхан болоосоо энэ 16 он чинь монголчууд бүгд хэрэлдэж уралдах биш. Эвсэн нэгдэж нэг нэгнийхээ ул шаагаах биш. Нэг нэгнтэйгээ нийлж ийн эх орноо босгох цаг шүү дээ. Би бас тэгээд бодоод нэг зүйлийг бас бодож эргэцүүлж ирсэн. 1206 онд монголчууд дэлхийд өөрсдийгөө бид тэнгэрлэг мөнх тэнгэрийн монголчууд гэж их Монгол улсаа зарлж ирсэн юм байна л. Тэгэхээр 1206 2016 он гэдэг чинь хоорондоо одоо өсгийн хувьд дараалал нь өөр болохоос биш давхцалтай байхгүй. Тэгээ дээрэс нь энэ муу нүрт гэдэг жил гарч байна. Энийг бол бид нэр их зөвөр тайлж байгаа. Нэг нэгнээсээ битийн нүүр буруулаач. Нэг нэгнтэйгээ тэгээ ингээл хоосон яриад байгаа мөртлөө нийлээд сайхан үр дүнтэй бодиттой ажил хийе л та. Гэдэг ийм зүйл дээр нийлээд энэ тоглолт одоо энэ дууг дуулах болсон юм байгаа. Тэгээд дээрэс нь анх уран бүтээл хийж исэн. Одоо мөнхөрөгчтэй хоёулаа оюутан байхад хонгорхон өрмөн насны хайр гих зэргийн одоо Монголын шилдэг сайхан хөгжмийн зохиолчд уран одоо сор улсын уран бүтээлчдийн ийм сайхан дуунуудыг ингээд 13 жилийн турш ингээд унтуулчихжээ тийм ээ. Бас ингээд тодорхой хэмжээнд бас ингээд орхичжээ. Тэгэхээр зэрэг их төрүүлээд уран бүтээл хийж исэн ингээд анхны уран бүтээл хийж исэн гэдэг утгаараа энэ зүйл дээр бол Жавхлан Баясгалан хоёрт хизээ нэгэн цагт хүссэн ч ийм төмөн олонний шаардлага ирэх байсан. Тэгээ магадгүй нэг 40 50 нас хүрчээд нэг 60 хүрчээд за одоо хамт тоглолт хийе гэвэл одоо хүмүүс бараг л цаашаа зайлаа гэх байлгүй тий хөгшин тий. Тэгэхээр чин зэрэг бас юмны хөөгн одоо аялгау зөвд онцтой зөв цагаа олох гэдэг ийм зүйл бас байж одоо юмны тохироо бүрдэх гэж тий ийм зүйлүүд бас олон зүйлийн хүчин зүйлүүд байна л да. Тэгээ энэ дээр бол ийм одоо тохироонд бүрдлээ. Харин ч сайхан энэ зүйл маань бас сайн сайхны зүйлд монголчуудыгаа уриалж энэ 16 оныг бас эв нэгдэлтэй байгаасаа гэдэг магадгүй тийм ээ. Ийм сайхан юмны дохио болгож бас энэ 16 оныг эхлүүлж байгаагаараа их онцлог юм болоо да. Тойрын одоо өмнө дуулагдж байсан хамтран дуулагдж байсан дуунууд шинжлэгдэж дуулагдах уу? За тоглолтын дээр одоо ер нь одоо ямар арга хэмжээнүүд болох вэ? Тэгээд тоглолтод одоо нөгөө оролцож байгаа, тоглолтыг үзэх гэж ирж байгаа хүмүүс бас одоо ямар оролцоотой байх вэ? Өнөөдөр би одоо өөрөө ч нэг юуг бас хөвлийн урал дээрээ сонссон л доо. Уриалгыг тэгэд төрсөн өдрөөрөө бас нэг уриалга хийжсэн бол энэ удаагийн тоглолт бид хоёрын хамтарсан тоглолтын дээр арай өөр уриалга хэлж байна гэд нэг ярьжсэн бас сонсч нэг. Ер нь бол энэ тоглолтын тасалбарыг авсан хүмүүсийн халуун чин сэтгэлийн аян зов зүдэрч байгаа хүнд хүчээр малынхаа ажлыг дийлэхгүй байгаа. Тэр зуд янз бүрийн аюул гамшигт байгалийн давагдшгүй хүчин зүйлд ингээд нэрвэгдэж байгаа ийм тийм ээ хүнд хэцүү энэ цагийг давах гэж байгаа энэ зүйлд бол нэмэр хандив болж сэтгэлийн аян одоо сэтгэлийн их том дэмжлэг болж өвс болж тийм ээ магадгүй тижээл болж ингэж очих учраас хүмүүс маань бол өвс одоо юу байдгийг те нэмнэ тийм ээ ийм зүйлүүд дээр бас бид нарт бас нэмэр хандив болоосоо гэж бид нар хүсэж байгаа. Тэгэд түрүүчийн миний за ойрхны нэг жишээ татахад 14 онд Монголд мэндэлсэн өдөр минь гэж миний тоглолт болж ирсэн. Монгол бүхий өргөнд 9 өдөр болж ирсэн л да. Тэгээд би тэнд уриалж ирсэн. Жавхлан чиний мэндэлсэн өдөрт зориулсан тоглолт болж байна. Чи
ямар биелийг авах вэ гэж их олон одоо миний одоо бас шүтэн бишрэгч олон хүмүүс надад хандаж исэн. Тэгтэн би бүр бас хэвлэлийн хурал хийж байгаад бас одоо зурагт юугаар хэлжсэн л да. Монгол түмэн маань одоо миний тоглолтод ирэхдээ болвол надад ямар ч биелэг хэрэггүй. Намайг баярлуулъя гэж байгаа бол сайхан Монгол дээлээ өмсөд ирэхэд л би бол дэндүү сайхан баярлчихнаа гэд. Тэгээд 9 өдөр дандаа Монгол дээлтэй хүмүүстэй ийм сайхан халуун тоглолт болж исэн байхгүй. Тэгэхээр энэ удаад бол Баясгалан бит хоёрт одоо ер нь л одоо тоглолтын дээр чинь маш их цэцэг хадаг ирдэг штэ. Тэгэхээр одоо баг бортороор шахуул цэцэг хадаг ирдэг. Тэгэхээр энэ удаад бол Баясгалан бит хоёр цэцэг хадаг бол гэхээсээ илүү та бүхэн маань хадагны оронд нэмнээ оёод аваад ирээч те. Цэцэгний оронд нэг боодол өвс аваад ирээч. Тэрийг бүр тайзан дээр гаргаад аваад ирээч гэж. Тэгээд энийг бас малчин төмөнд чинь бас энэ онцгой байдлын энэ засаг захиргааны сайхан одоо Монгол төрийнхөө өмнө үүрэг хүлээсэн хүмүүстэйгээ хамтраад бид нар ингээд хөргөж өгье. Бид нар тэр хүмүүст бас нэмэр хандив болёо. Тэ зовсон цагт нөхрийн чанар танигдана гэдэг шиг тийм ээ. Ийм зүйлийг хийя гэж бид нар уриалсан байгаа. Тийм болохоор үзэгчид маань бол энэ зүйл дээр бас одоо 14-өөс тоглолт маань эхлэх гэж байна. Илгээлтэй эзэд тоглолт хэдэн болох гэж байна 14. Тий 14-өөс хоошоо бол ингээд өдрүүдэд зоогоод ярилцаад бид нар явна. Тэгээ энэ цаг магадгүй одоо ингээд Баруун 5 аймгийн зам хаагдчихлаа гэж цаг хэрвээ асар их хүндрээд ингэх юм бол бид нар олон тоглох тусмал сайн штэ тий. Аль болох Монгол түмэндээ өөрсдийгөө гамнахгүйгээр бид нар бол сайхан дуунуудаа дуулаад өгөөд тэгээ сайхан энэ аянаа бас сайхан болгочих гэсэн ийм яриануудыг ярьж бид нар зөвшөлдөж байгаа, ярилцж байгаа. Магадгүй Монгол бүхэн өргөнд 2 удаа тоглосон ч яадаг тий. Бидний хоолоо цоцохгүй, сэтгэл маань бол шантрахгүй л гэж бид нар ийм урам зоригтой байгаа штэ. Тэгээд дараагийн тэр аймагуд руу явуулах тэр аянаа маш төрөвчлмээр л байна. Тэгээ 14-өөс Монгол бүхэн өргөнд маань өдрүүд бас ингээд алаг цоог бас өгөгдөж байгаа. Тэгээд бид нар бас ингээд дараалсан өдрүүд бас байхгүй байгаа учраас бид нар зүгээр цаашаа хоошоо өдрүүдээ ингээд яриад энэ тасалбаруудаа ингээд хийгээд явъя гэд. Энд чинь бас цаг бачин байгаа учраас бид нар 14-өөс гэдэл тавьчихсан. Тэгээд цаашаа үргэлжлэнэ гэсэн үг байна шүү дээ тийм ээ тийм ээ. Тэгээд 14-нд ганцхан удаа тоглоход маш олон жилийн дараа тоглож байгаа учраас олон хүмүүс үзхийг хүсэж байна. Тэгээд мэдээж амжихгүй хүмүүс багтахгүй гэд өдрөө сунгагдах юм болох. Тоглолтын орлого бол одоо малчид руугаа хөдөө орон нутгаар ингээд хэцүү байгаа хүмүүс рүү явах нь бол ойлгомжтой. Ойлгомжтой. За баярлалаа. Тоглолтын тасалбар хаана? За ер нь бол хизээс гарч ирсэн байна. Ер нь бол монголчууд маань бас ингээд нэг дайны хажуугаар дажин гэж бас нэг ийм юмар нэг ашиг хонжоо олох гэсэн бас ийм үзэгдлүүд бас гарах вэ гэж би бас дотор бодож байна. Тэгээ би ч бас хамаагүй юм ярьдаг хүн шүү дээ тий. Одоо тэгээд ингээд энэ өвс тижэл гэж байна. Тэгээ хүмүүсийг бол би бас хэлмээр байгаа. За нөгөө хэд чин баахан өвс тижэл авах юм байна гэдэг нэг өвс тижэлээ бас нэг зарж байгаа хүмүүс бас бити нэмчээрээ би бас хатуу тэр хүмүүстэй бол бас хатуу шаардаж бас миний хувьд бол бас жаахан шүмжлэлтэй хандна. Тий тэгээд яг байгаа яг л тэр сайхан үнээр харин үний сайхан буулгаад энэ сайхан халуун сэтгэлийн чи юм эргээд одоо хүний хорвоод чинь бас хүнд сайхан туслаад явхад эргээд хариу нэрдэг шүү дээ. Тэгэхээр одоо нэг бас нэг Жавхлан Баясгалан хоёр энэ бүх өвсийг итгэж байгаа юм шиг бас бити хандаараа тий гэж одоо бас тэр 8 арилжаа хийж байгаа бас хувьд өөр дээрээ байж байгаа өвстэй хүмүүст бас анхааруулмаар байна. За мөн давхар ямарваа нэгэн байдлаар энэ нэмэр хандивыг бас нэг дундаас нь ингээл янз янзын хүмүүсээр ингээл тараалгаал түгээлгээл ингэхээр чинь ингээл нэг хувь аваал те ингээл энэ юунууд чинь тасалбарын чинь үнэний чинь одоо ерөнхий юунаас чинь хасагдаад идэг байхгүй те шимэгдээд идэг. Тэгэхээр ийм зүйл байхгүйгээр та бүхэн маань бас энэ нэмэр хандиваа тийм ээ манай одоо тэр бүхэн өргөний тэр тасалбарын мухалгаар очоод сайхан үйлчлүүлээд аваараа гэж бид нар бас одоо хүсэж байгаа. За одоо тасалбар маань одоо хараахан гараагүй байж байна. Тэгээд тухайн үед нь бол одоо ингээд зарлаад хилээд явах баха. Тэгээ энэ дээр ер нь бас бидний хувьд бас туршлагатай шүү. Олон
удаагийн бас энэ тоглолт энэ урлагийн ертөнц дотор бас олон ч зүйлүүдийг аль аль нь хийж бас явсан хүмүүсийн хувьд бол бас энэ зүйлийг бас сайхан зохион байгуулад ингэчих байхаа гэж бодож байгаа тий. За баярлалаа. Үзэгчдийн хүсэн хүлээсэн тоглолт энэхүү 3 сарын 14-нд Монгол бүхэн өргөнд болох гэж байна. Тэгээ өнөөдөр бас яг энэ илгээлтийн эзэдгээд аяныг албан ёсоор эхлүүлж хэвлэлийн баг хурал хийлээ. Манай ТV8 телевизийн мэдээний албаныхан маань ч гэсэн бас энэ хэвлэлийн баг хурал дээрээс сурвалжлага мэдээллийг одоо бас цаг тухай бүрт хөргөж байсан. Цаашдын одоо энэ үйл ажиллагааны мэдээллийг гэсэн бид бас дэлгэцээрээ дамжуулан төрөмд хөрсөөр явах болно л да тий. Төрөө нөгөө яалаа штэ. Хэллээ штэ. Ер нь юм цагийн юм цагтаа гэж тий. Бас ингээд 7-8 жилийн өмнөөс ч юм уу ингээд Монгол дээлгээл бас ингээд явлаа тийм ээ. Төрүүчийн тэр нэг бас монголчуудын тухай яригдлаа шүү дээ тий. Тэгээд энэ дээр би бас нэг давхар санаж ирсэн дээрээ хэлмээр байгаа. Юу юм гэхээр одоо жишээлбэл ингээд нодон жил халз мэтгэлцээнд дуудаал ингэж исэн гэж юм тий. Тэгээ ер нь тухайн үед нь бас ингээд хэлж исэн зүйлүүд ингээд бас нэг анзаарахдаггүй өнгөрчих зүйлүүд их олон байна. Тий. Тэгэхээр зэрэг одоо энэ жил чинь одоо магадгүй энэ миний санаачилсан энэ зүйл бидний энэ хамтын санаачилж хийж хэрэгжүүлж байгаа энэ зүйл бас нэг хүмүүс дараа жил ч юм уу те бити одоо дараа жилийн хавар одоо гоо гэнтхэн яа гэд ингээд эхэлдэг бити байгаасаа те. Тэгээ энэ жилдээ ингээд бүгд сайхан ингээд одоо байгууллага албан газрууд маань бол бас ингээд сайхан идэвхтэй одоо давлгаалч төрж оролцоороо тий энэ бол гигэн цагаан сэтгэлийн аян энэ бол ашигын бус аян. Тэгээ саяны чиний ярьдгаар нөгөө нэг халз мэтгэлцээнд бас ингээл энэ жил чинь бас баахан дуудаал яагаад эхэлж штэ тий. Тийм бас нэг юмнууд аюул. Тэгэхээр дараа жил энэ зүйл бас дахиад хүмүүс өвс хадлан гээл ингээл эхлэх үе гэдэг бас эмзэглэл төрж ийн л да. Ер нь цагийн юм цагтаа юм зүйл бол бас ингээд юмнаас хоцордог биш. Энэ нийгмээ уриалаад аваад ингээд нэг юм зүйлийг ингээд давтаал ингээд хилээд явдаг биш. Маш их ингээд нэг соргогоор ингээд бүх хүмүүс их сайхан хамрагдаараа тухайн цагтаа ингээд хэдүүлэх хурдтай ингээд сайхан ажиллаж амьдарч явъя гэдэг уриалгыг би хэлмээр санагдчихээн л да. Маш их баярлалаа. Час хийсэн юм бол ер нь нэг сайхан тийм ээ. Юм бол нэг час хийсэн нэг байхад их сайхан шүү дээ. Тэгээд олон сургуулийн оюутны төлөөлөлөөс өнөөдрийн хэвлэлийн баг хурал дээр оролцож байсан. Ямар сургуулиуд оролцов? Өнөөдөр боловсролын яам тэгээд энэ их гоё би нэг их гоё ерөөл бодож байна дотроо. Одоо сая жишээлбэл Монголын хүүхдүүдийн дунд судалгаа явуулаад кальцийн дутагдал маш их болж байна гэж. Тэр амин дэмийн дутагдал маш их болж байна. Гэт сургуулийн хүүхдүүдэд аарц өгч ихсэн юм байна. Би өнөөдөр сонсоод яас их баярлаа. Тэгэхээр чи энэ Монголын язгуурын энэ их сайхан амин дэм те амин дэмлэг оюун ухаанлаг энэ бүх зүйлүүд чинь ёстой нэг бид нар нэг ингээл юу хайгаад исэн тэр нэг зөв юм хайгаад болоод ингээд бид нар нэг язгуурын нэг хөгжил дэвшлэр рүүгээ ингээд монголчууд бид бүхэн бас нэг орж байгаа юм шиг надад нэг тийм сайхан мэдрэмж төрсөн. 23 дугаар сургуулийн нэг юм одоо хэл ярианы бэрхшээлтэй тэр тусгай сургуулийн хүүхэд ирээд өнөөдөр онцгой байдлын дараад нэмнээ өгсөн л дээ. Энэ миний ингээд хийсэн нэмнээ ингээд Монголын малчин төмөнд маань очих болтгоо. Тэгэхэд бол нэрээс та Монголд нэг шинэ хүмүүс ирсэн байна. Монгол нэрээ ямар сайхан цаг дуудагдаж байна. Бид нар нэрээ маш хэвт хэмжинтэй байвал Монголын энэ хойч үе бол одоо үнэхээр урган цэцгэл дэлгэрхэд бэлэн байгаа юм байна гэдэг итгэл найдвар их төрсөн. Тэгээд боловсрол шинжлэх ухааны яам маань ч бас үнэхээр шургууд эндүү өстой маш хурдтай ажилласан. Тэгээд энэ зүйл дээр бол би бас одоо дахин баярламаар байна. Дахиад цаашаа энэ аяны хүрээнд бас бүгдээрээ сайхан итгэвтэй бид нар ч гэсэн дэндүү сайхан хичээж ажиллах болно гэдэг энэ урам зоригтой үгийг хэлмээр байна. Баярлалаа. Яг одоо шууд нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдэд зориулж өнөөдрийн хэвлэлийн баг хурлын хурал дээр одоо хэлсэн баясгалан гавьяатын яриа мөн одоо тэр оюутан сурагчдын бас одоо уриалгыг яг энэ цаг мөчид үзэгчдэд хүргэе гэж бодож байна. Хэсэг кормын бичлэгийг хүргээд эргээд зэттүүдтэй болцсон үзэгчтэй. Алч дээрээ очиход бэлэн болоод байна. Бүх одоо бие сэтгэл үйл ажиллагаагаараа. Тэгээ удахгүй та бүхэн дээрээ очиж одоо учран золох болно гэдгээ бас хэл мэдээлэлээрээ дамжуулж хэлмээр байна. Ер нь бүх аймгаараа тойрно гэсэн бас бодолтой байгаа. Өвлжилт хүндэрсэн зөвхөн аймагтаа очихоор бас бусад аймгийн маань дуугмын сонсох арт түмэн маань бас гомдоод үлдэх болов гэж удаад эхэлсэн бол одоо дуусгах нь гэд
бүх сайхан аймагуудаараа Монголын тойрч тоглоход бэлэн болж байгаа. Эхнийхээ одоо илгээлтийн эзэд аяныхаа салхийг Улаанбаатар хотод Бүхий өргөнд 14-өөс эхэлж тоглолтоо эхэлж байгаа. Хандивын тоглолтоо эхэлж байгаа. Тэгээ миний хувьд энэ аянд одоо санаачилж мөн оролцсны минь утга учир мөн одоо буурал аав ээж хоёр маань бидний өвгдээд эмээ өвөнөр бүгд л малчин хүмүүс байсан. Тийм болохоор одоо өөрт тохиолдсон зүйлээсээ ярих юм бол 13 жилийн өмнө Мэчин жилийн зуд болоход Баянгор аймгийн Бууд цаан суманд одоо миний ах дүүнэр буурал аав ээж маань ер нь бол бод мадал ер нь үлдээгүй очиход бол маш хүнд байсан. Тэр мэдрэмжийг тэр сэтгэл зүйн мэдрэмжийг одоо ах дүү нартайгаа аав ээжтэйгээ хамт амсч ийсэн болохоор бас биднээс бас мөн Монгол Улсын засгийн газраас дуучдаасаа одоо Монголын ирээдүй болсон хойч үеэсээ үе үеийнхэн тийм ээ малчны хүүхдүүд ч тэр малчин түмэн маань ч тэр бас хүлээж байгаа болов гэж бодоод бид бүхэн ингэж нэгдээд ажиллаж байгаа. Тэгээ бидний ажлыг санаачилсан ажлыг дэмжиж хүлээж авч байгаа Монгол Улсын засгийн газар болон бусад яам тамгын газрууд мөн хэвлэл мэдээллийн та бүхэндээ маш их баярлалаа. Цаашдаа ч гэсэн бүгдээрээ хамтарч ажиллая. Монголынхоо төлөө, Монголын мал малчтынхаа төлөө хамтарч ажиллая. Нэгэн нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэж олонний тус оломгүй далай гэж ингэж хамтарч ажиллахад бэлэн байна. Маш их баярлалаа. Сайн байцгаана уу? Би нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяа лаборатори 23 дугаар сургуулийн сурагч Дээр Үнзэй байна. За тэгээд Монгол Улсын гавьяа жүжигчин Жавхлан ах болон Монгол Улсын гавьяа жүжигчин Баясгалан эгч нарын зохион байгуулж байгаа. Нэг хүүхэд нэг нэмний аянд бусад сургуулийн хүүхдүүдийг нэг дээрээ гэж уриалж байна. За энэ аян маань болохоор шинэ төл малд зориулаад ийм дулаалга нэмнээ бэлтэж хийж байгаа. За тэгээд миний хувьд бол сургуулийнхаа дизайн технологийн багш Чимгэн огшийнхаа одоо тусалцааны дор гарын доорх материалыг ашиглаад нэмнээ ойж одоо шинэ төлдөө бэлгэлхийг одоо бусад сургуулийнхаа хүүхдүүдээс уриалж байна. Тэгээд энэ аянд идэвхтэй оролцоорой. Сайн байцгаана уу? Намайг Анх Холор гэдэг нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дугаар сургуулийн 11 ангид сурагч байгаа. За ингээд надтай адилхан байгаа найз нөхдөйгөө энэхүү нэг хүүхэд нэг нэмний аянд идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. За ингээд бид энэхүү аянаараа өөрсдөө хэрэглэхгүй болсон хувцас өмсөж зүхэй болсон ямар нэгэн одоо бүтээлэг ч юм уу тиймэрхүү зүйлийг ашиглан бидний өвд эцэс болсон одоо тийм малчин түмэндээ ингээд өөрийнхөө сэтгэлийн ингээд юг өргөж байна. Далай тусал нэмэр гэдэг олон туслыг хураагаад ихтлээд нэмэрлэл их тус олно гэж би бодож байна. За баярлалаа. Сайн байцгаана уу? Миний нэрийг Сарангуа гэдэг 29 дугаар сургуульд сурдаг. За. Нэг хүүхэд нэг нэмнээ гэсэн энэхүү аянд оролцож малчтаа туслах гэж байгаа да. Баяртай байна. За тэгээ бидний хийсэн энэхүү нэмнээ илгэвч идэр маань бол хураг ишиг гэл одоо мал төлсөн малд хэрэг болно гэж бодож байна. За энэхүү аянд идэвхтэй оролцож олон нэмнээ ойж өгөрөө гэж хүсэж байна. За баярлалаа. Өнөөдрийн хэвлэлийн баг хурал дээр оролцсон сурагчид нэг ийм сайхан уриалга хийснийг бас үзлээ. 29 дугаар сургуулийн тусгай сургуулийн сурагч Саран Туяа юм байна шүү те. Тэгээд өдөр бол үнэхээр энэ хэвлэлийн хурлыг маань үнэхээр бас үнэхээр нэг сайхан болгосон. Би бас энэ өнөөдрийн 84 дугаар сургуулиас төлөөлж ирсэн 23 29 дугаар сургуулиас төлөөлж ирсэн дүүнэртээ баярлалаа. Өшөө цаашаа олон Монголын тал нутгаар байгаа те хот хөдөөгөр байгаа энэ олон сайхан сургуулийн хүүхдүүд манаас идэвхтэй оролцоосоо гэж бодож байна. Тэ хамаг Монгол одоо тэгээ дараа нь одоо энэ нэг нэмнээнүүдийн чинь юуг хамаг Монгол цахим хуудасаар бид бүхэн бас ингээд хэмжээг зааж өгнө. Тэгээд миний дүүнэр одоо миний олон сайхан ах дүүс залуучууд ингээд бас хийгээрэй гэж хэлмээр. Энэ бэлэг бас их гой санагдaltaа. Зүгээр нэг цаастай чихэр барихын оронд нэмнээ бариад ирж байгаа нь маш гой санагдсан. Онцгой байдлын газрын дарга болон одоо тэр боловсролын яамны төлөөлөгчд хүртэл маш их баярлж байсан. За тэгээд нэвтрүүлгийн ярилцлагын бас сүүлийн хоромд хоёр үзэгчийн бас сэтгэлийг сонсъё гэж бодож байна. Магадгүй бас үзэгчдийн төлөө асуух зүйл байгаа бах. 1919 52 дугаарын утсаар та яг одоо шууд нэвтрүүлэгтээ холбогдож за энэхүү одоо тоглолтын талаар болон энэхүү илгээлтийн эзэд нэмэх аяны талаар бас асууж лавлах зүйл байвал үзэгчд маань асууж болно. За эхний үзэгчтэй холбогдъё. За харамсалтай нууц тасарлаа.
1952 дугаар утас ажиллаж байгаамаа. Тэгээд байна уу? За өрөөм төргөө. Шууд нэвтрүүлэгт холбогдсон байна. Байна. Энэ давхан гоёдос нэг юм асуух юм аа. Энэ оны сонгуульд өршлөх болов? За би түрүү хариулсан байгаа те сайн байна уу тэгээд хариулсан байгаа. Би бол шийдэг байгаа тий. Тэгээ энэ сайн сайхныхаа энэ одоо ингээл Монголынхаа төлөө хийдэг энэ юмнуудаа хийгээд ингээд энийхээ үр дүнг харна тий. Тий түүнээс биш одоо янз бүрийн тиймэрхүү одоохондоо бол тийм бодох цаа байхгүй байна тий. За гэлээ. За 1919-52 дугаарын утас таны өмнө нээлттэй байна. Байна уу? За тэг үзэгч маш олон хүмүүс яг залгаж байгаа байх л та асуух асуулт маш их байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол ямар ч үзэгчдийн одоо мэдхийг хүсэж байсан мэдээллийг бол ямар ч энэ шууд нэвтрүүлгийн цагт амжиж бас өгсөн болоо гэж бодож байна. За утас нэлээд ачаалтай байх шиг байна. За тэгэхээр яг одоо өчийн 21 цаг 40 минут болсон байна. Байна уу? За шууд нэвтрүүлэг таныг сонсож байна. Чавхлан гавьятаас асуух зүйл байвал та асууж болно. Тэ. Сонсож байна. Тэгээд сониудар нь явах юм болоо. За таны асуулт гүйц үү? За. За баярлалаа. За ер нь ерөнхийдөө 339 одоо 50 шахам сум байдаг тийм Монголд тийм. Хэрвээ явах юм бол нэг 5-аас 7 жил болох байхаа. Яг ингээд тойроо сайхыг бол Ер нь ерөнхийдөө маш хүндэрч байгаа сумдуудад бид бүхэн бас сорлоод хүнд байгаа хэцүү байгаа малчны бас хотонд очие гэж бодож байгаа. Тий. Тэгээ ийм бос төлөвлөгөө бас байгаа шүү. Түүнээс биш бол яг тухай бүр яг тэр сум болгон дээр бол явна гэдэг бол бас хэцүү л дээ. Тий. Тэгээд олон хүмүүс тухайн цаг үеийн байдлаараа зарлал хэлэл явна л да. За тэгэхээр бидний өнөөдрийн ярилцлагын хором энд хүрээд өндөрлөж байна. Үзэгчтэй монголчуудад хандаж бас хэлэх зүйл магадгүй миний асуугаагүй зүйл үлдсэн болов уу гэж бодож байна. За тэгээ монголчуудын маань сэтгэл зүрх үргэлж дандаа гэгэн цагаахан байж тэ. Бидний энэ он цаг бидний энэ байгаа энэ орон зай дандаа ийм сайн сайхан зөв сэтгэлээр бадарч эвсэн нэгдэж монголчууд маань одоо ёстой л нэг одоо сайн цагийг авчрах болтугай гэсэн ерөөл дэвшүүлээ. Тэгээд энэ зүйлд маань байгууллага, аж ахуй нэгжүүд ерөөсөө ямар ч одоо юу шүүлтүүр юугүйгээр тийм ээ хувь хүмүүс ингээд аянд маань нэгдэж сайхан оролцоороо сэтгэлийнхээ димийг одоо гар гараа барилцаад одоо ядарч зовж байгаа нэгэндээ туслая. Тэгээд цаашлаад олон сайхан зүйлүүдийг хийж бүтээцгээе гэж уриалмаар байна. За энэ дашрамд бас зарим бас өдөр бас хүмүүс асууж ин лээ. Одоо маш их одоо Улаанбаатар хотод ч гэсэн энэ хот суурин газруудаар маш хэцүү хүмүүс байна. Одоо баг хоолгүй байна тий. Гэсэн ийм зүйлүүд бас яригдж ин лээ. Ер нь бол малчин төмөндөө очиод сайхан мянган малаа дийлэхгүй байгаа хоёр гөгшин дээр очиод тэрэнд нь туслаад ингүүл хавар тий тарагс үе олдсон штэ тий. Сайхан малчин хүн хизээч малаа дагаж явж байхад өсөж өгсөн тохиолдол байдаггүй. Монгол мал дагвал ам тосно гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энд бас ингээд ажилгүй ямарваа нэгэн байдлаар ингээд бас хэцүү ийм зүйлүүд байвал бас хөдөө сайхан тал нутгаа зорж очиод бас энэ зүйлийг бас сайхан зохион байгуулад ингээд өгөхстэм шиг надад санагдаж байгаа байхгүй юу. Тэгээд бидний хувьд ч гэсэн бас ингээд Монголын сайн сайхан их олон зүйлд ингээд хурц ажиллаж чадахгүй мó. Одоо нодон жил гэхэд Монгол өсөх учиргүй гэдэг тоглолт хийгээд одоо энэ цагаан овооны хүмүүстээр тий цагаан давааны одоо хог төгж байгаа хүмүүстээр очиод бас ингээл одоо гэр бүлийнхээ хамт ингээд бас ингээл хамаг Монгол төслөөр ингээл бид нэр зөндөөл очиод ингээл ийм зүйлүүдийг хийж исэн. Тэгээ тэр тухай бүрд нь бас ингээд
энэ мэдээллийн хэрэгсэл янз бүрийн сайн сайхны юмыг бас яа юу гэж одоо бас харддаг юм уу яадгийг бити хардаач те энэ залуучуудын энэ хийж байгаа энэ юмн дээр бас ингээд одоо энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань бас ингээд хичнээн энэ сайн сайхан зүйлийг одоо түгээж дэлгэрүүлэх тусмал Монгол маань сайн сайхан болно шүү дээ. Сайн цаг хурдан ирнэ шүү дээ те. Энэ зүйлийг л хүсмээр байна. Одоо энэ дэвших гэж байгаа юм болов яаж байгаа юм болов энэ өстө таалагдах гадстаа ингэж яа гэдэг ингээ цөөхөн хэмжээний хүмүүс бодж л байгаа бах л та. Бити тэгэлдээ те. Би зүгээр гуйж байна те. Монгол маань сайхан болохын төлөө бүгдээрээ нийлж байгаад нэг сайхан явъя л да те. Давхий л да. Саяны тэр хилгүү хөөгд хүртэл ингээд Монголоо хайрлаж штэ те. Ийм гоё хүмүүстэй хүүхдүүдтэй гоё үлгэр явуулаад үлгэрлээд бүгд нийлээд гар гараа бариад явъя л та тий. Бүгдээрээ хилцүүл буруугүй штэ. За би ийм л зүйлийг уриалж хэлмээр байна. Тий. Сайн сайхан сэтгэл мадартгаа. Баярлалаа. За ингээд хамтдаа бас үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Монгол Улсын гавьяа жүжигчин Жавхлан Баясгалан нарын санаачлан хэрэгжүүлж буй илгээлтийн эзэдмээ хөнхөөсөө аян эхэлж байна. Та бүхэн нэг дээрээ хамт олноороо байгууллагаараа бас нэг дээрээ гэж давхар бас бид уриалж байна. Мөн одоо 3 дугаар сарын 14-өөс эхлэн энэхүү одоо илгээлтийн эзэдмээ одоо хамтарсан анхны тоглолтын хөө та бүхэндээ хүрэх гэж байна. Гэх мэтлэн олон мэдээллүүд араас цувран та бүхэндээ хүрэх байхаа. Магадгүй өнөөдрийн нэвтрүүлэг ярилцлагыг та хараахан бүрэн ихээр нь сонсож амжаагүй бол маргааш өглөөнөөс эхлэн TV8 пэйж хуудас зам одоо гоё Монгол, хамаг Монгол гэх зэрэг одоо бас хуудасуудаар бид энэхүү ярилцлага нэвтрүүлгийг бас та бүхэндээ нийтлэх болохоор та бас сонсож авах одоо мэдээллийг авах боломжтой юм аа. Тэгээд танд болон танаа энэ сайхан зүйлийг санаачилж байгаа бүх хамт олонд амжилт хүсье. Бид бүгдээрээ нэгдэх учиртай. Тэгээд сайхан зүйл үргэлж одоо дэлгэрэн мандам болох. Дашрамд хэлэхэд өнөөдөр ийм сайхан санал тавьж энийг зүв зүвтэйгээр хүлээж авсан. Одоо TV8 дэлгэцийн нийт хүмүүст одоо танаа удирдлагуудад маш их баярлалаа гэж хэлмээр байна те. Энэ сайн сайхан зүйлийг ингээд дандаа дэмжиж ингэж явж байдагт их баярлалаа те. Тэгээд энэ TV8 дэлгэцээр бас манай мэдээллүүд цаашаа одоо бид бүхний ярьж хэлсэн зүйлүүд одоо дандаа өргөлж байх болно. Энэ аяны бүх мэдээллүүд бол танаа зурагтаар бас цаг алдалгүй очих байхаа гэж найдаж байна тий. За тэгэлгүй явах уу. Ингээд үзэгч та бүхэндээ ярилцлагын төгсгөлд хоёр гавьяатай хамтран дуусан уран бүтээл Хаврын найр хэмээх сайхан дуг үргэлжлүүлэн төлөвлөж байгаа үчиг сайхан мөрүүлээрэ баяртай үзэгчтэй. Аргадын удамт хонин сүрэг маань аллагланхан суудранхан өсөж байна халзан цагаахан хуурганууд нгоо ашаа дүрэн тогтунхан байна.
илчиж байна босоод хөрсөн онногоонууд нөхөө орвогийн хурдлагхан байна Alda